2024 оны 2 дугаар сарын 13-ны мигмар гараг. Швейцарын Бенингийн хот. Нам гүмхэн нэгэн хүүхдийн цэцэрлэгт 2 бяцхан охин ээжигээ хүлээн. Гэвч хизээж хоцордоггүй байсан Кристина Йоксимович ирсэнгүй. Тэр бол олонд танигдсан загвар өмсөгч, гоо бүсгүйн тэтэм зүүж явсан эмэгтэй. Гэхдээ гэрэл зураг тайзнаас гадна 2 охиныхоо хувьд үлгэр жишээ халамжит ээж. Тиймээс түүний энэ гинт алга болсон үйлдэл нь хачин бас ижигтэй. Цэцэрлэгийн ажилтнууд удас руу дахин залгасан ч хариу өгсөнгүй. Энэ мэдээг сонссон Кристинагийн аав яаран ирж ач охтоо авч охиныхоо гэрийг зорив. Тэднийг түүний нөхөр Марк ухтан авч би ч бас юу болсныг мэдэхгүй байна гэж хэлжээ. Гэхдээ үнэхээр яг тийм байсан. Тэр өдөр Кристинад яг юу тохиолдсон юм бол? Яагаад тэр ямар ч уулмөр үлдээлгүйгээр гинт алга болов? Энгийн нэгэн энэ явдал Швейцарыг цочирдуулсан аимшигт гэмт хэргийн эхлэл байсныг хинч тэр мөчөд таамаглаагүй. Today's Crime энэ удаагийн дугаарт би та бүхэнд Кристина Йоксимовичийн хэргийг өгүүлэх болно. 2024 оны 2 дугаар сарын 13-ны мигмар гараг. Швейцарын нам гүм захын дүүрэг болох Бенингенд орших нэгэн цэцэрлэгт тэр өдөр бусадтайгаа адил тайван эхэлжээ. Гэвч оройн 17 цаг 30 минутад эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг нэгээр нь авч байх үед ердөө 3 болон 4 настай 2 эгч дүүс цэцэрлэгийн хашаанд үлдэн ээжигээ хүлээсээр байв. Цаг өнгөрсөөр харин тэдний ээж ирсэнгүй. Хүүхэд асрагч нар түүнтэй холбогдохоор утас руу олон удаа залгасан ч дуудлаганд хариугүй. Тэр бол цаг баримталдаг, гэр бүл болон охиддоо бүхнээ зориулдаг гэдгээрээ танигдсан эмэгтэй байлаа. Кристина бол ердөө 16хан наснда гоо бусгийн ертөнцид хөл тавьсан мисс юм. Серб гаралтай спортлог төрхтэй үзэсгэлэн охиныг Базел хотын гудамжинд нэгэн модель агент олж харж гоо бүсгийн тэмцээнд оролцох санал тавьсан нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчлөн гэж Кристина тэр үед огтхонч төсөөлөөгүй байв. 2007 онд швейцарчууд урт шаргал үстэй энэ залуухан бүсгүйг Швейцарын баруун хол бүсийн мисс цолоор өргөмжилж улмаар нэр хүндтэй мисс Швейцар үндэсний тэмцээний финал шалгарснаар нь таньж мэдсэн юм. Хэдийгээр тэргүүн байр эзлээгүй ч Кристина олон улсын загварын ертөнцид амжилттай карьераа цогцлоож нэр хүндтэй тайзнаа алхаж сэтгүүлүүдийн нүрийг чимэх болжээ. Гэвч тайз гэрлийн гэлбанаас цааш Кристинад өөрийн гэсэн зам мөрийг бий болгох, бизнесээ босгох хүсэл тэмүүлэл дүүрэн байв. Тиймээс тэр загварын салбараас бүр мөсөн хөндийрэлгүйгээр харин ч хоримтлуулсан туршлагаа бусдад түгээх зорилготойгоор өөрийгөө дахин шинээр нээжээ. Загварын ертөнцөөс холдсны дараа тэрээр Catwalk Coach нэртэй хувийн тасалжуулагч болж өөрийн бизнесийг эхлүүлсний дараахан Кристина Марк Робинтой танилцаж тэд бие биедээ хурдан дурлана. 2021 онд 41 настай байсан энэ бизнес эрхлэгчээр сэтгэл татам нөлөө бүхий гэр бүлээс гаралтай мэргэжлийн амжилтад хүрсэн царайлаг нэгэн байв. Тэд 2016 оны 12 дугаар сард сүй тавьж дараа жилийн 8 дугаар сард хурмаа хийсэн бөгөөд гаднаас нь харахад төгс хос хэмээн нэрлэгдэх бүх нөхцөл бүрдүүлсэн байлаа. Кристинагийн ирээдүй гэрэлтэж байв. 2020-21 онуудад 17 сарын зайтаагаар тэд 2 охиноо өлгийдэн авч гэр бүлийнхэн зураг бүрэн төгс болжээ. 2003 оны 8 дугаар сарын 21-нд Кристина Instagram хуудсанда нар жаргаж буй далайн эрэг дээрээс ардлаас нь авсан гэр бүлийн зургийг нийтэлж доор нь миний ертөнц хэмээн бичсэн байлаа. Ингээд одоо та Кристина хэн байсан, ямар амьдралтай байсныг мэдсэн тул 2024 оны 2 дугаар сарын 13-ны тэр мигмар гарагт дахин ирэн очив. Яагаад энэ өдөр хизээч хоцордоггүй байсан тэрээр охиддоо цэцэрлэгээс нь авахаар ирсэнгүй бэ? Ийм халамжтай ээж хүүхдүүдээ ямар ч шалтгаангүйгээр ийхүү хүлээлгэх учиртай гэж юу?
Эдгээр асуултад цэцэрлэгийн ажилтнуудын санааг зовоож Кристинатай холбогдож чадлагүй болсныхоо дараа тэд охидын аав Марк руу залгасан боловч мөн л хариу өгсөнгүй. Байдал улам хачиргалтай болж улмаар тэд охидын эмээ өвөө рүү ярьжээ. Аз болоход Кристинагийн аав утсаа авч охидыг авахар ирээгүй гэж сонсоод ихэд гайхаж санаа нь зовниж эхэлжээ. Түүний нэрийг олон нийтэд зарлаагүй учраас энд бид түүнийг зүгээр л Кристинагийн аав гэж нэрлэе. Тэр даруй цэцэрлэгт очиж ач нараа аван тэднийг гэрт нь хүргэхээр хөдлөнө. Гэвч Кристина гэртээ байсангүй. Зөвхөн хүргэн Марк л байж хадам аавтайгаа мэдснийхээ дараа эхнэр нь хаана байгааг мэдэхгүй гэж мөрөө хавчив. Заримдаа ингэж гинт гараад явчихдаг юм хэмээн хэлэх түүний хайхрамжгүй хариулт Кристинагийн аавыг цочрооно. Охиноо сайн мэдэх аав хүний хувьд Кристина хизээж хүүхдүүдээ зүгээр нэг салхилах нэрийдлэр цэцэрлэгт орхихгүй гэдгийг бат мэдэж байлаа. Үүнээс ч илүү түгшүүртэй нь хүргэн нь юуч болоогүй мэт тайван аашилж бүр тэднийг орой хамт хоол идэхийг урьжээ. Энэ бүхэн Кристинагийн аавыг гүн эргэлзээнд оруулсан ч тэр урилгыг хүлээн авч магадгүй охиныхоо талаар ямар нэгэн тайлбар олж сонсох найдвартайгаар үлдсэн байна. Тэр мөчид Кристинагийн аав ээж Маркийн энэ хачиргалтай тайван байдал бас эхнэр нь сургаггүй байхад зоог барихыг урьсан шийдвэр нь хожим Швейцарийг цочроосон аимшигт нууцыг нуун дарагдуулж байсныг огтхон ч мэдээгүй байлаа. Оройн зоог барьж тоглоомын өрөөнд хэсэг хугацаа өнгөрүүлсний дараа охтууд унтахаар орондоо орлоо. Үүний дараа Марк галтогоонд завгүй байх хооронд Кристинагийн аав тэр боломжийг ашиглан чимээгүйхэн байшингийн хэд хэдэн өрөөг шалгахаар шийдэв. Тэр коридороор алхаж хаалга бүрийг нээн охин нь хаашаа алга болсныг тайлбарлах өчүүхөнч болов уул мөр хайж эхэлнэ. Ингэснээр эцэст нь байшингийн зойрын давхарт байрлах угаалгын өрөөнд хурч ирэв. Хүүхдүүдийн тоглоомын өрөөний яг хажууд байрлах энэ тасалгаа анх харахад жирийн л нэг ахуйн өрөө байлаа. Угаалгын машин, хатаагч, ахуйн хэрэгслийн тавиуруудтай. Ихэнх айлд байдаг анзааралгүй өнгөрөх энгийн орон зай. Гэвч тэр орой Кристинагийн аавын анхаарлыг нэгэн аимшигтай зүйл шууд татав. Өрөөний буланд хар өнгийн хогийн уутнууд овоолсон байх бөгөөд тэдгээрийн нэгнээс шаргал өнгийн үсний ширхэг цухууж байв. Тэр үс охиных нь үснээс огтхон ч ялгархгүй байлаа. Та нэг хором бодоод үзээрэй. Та охиноо хаажсныг ойлгох гэж сандарч явахдаа түүнийхтэй яг ижил өнгийн үс хогийн уутнаас цухууж байгааг олж харна гэж. Тэр агшинд л түүнийг айдас нөмөрч хамгийн аимшигтай байж болох үнэн түүнийг цохих мэт болов. Урд нь төсөөлөхөөс ч татгалзаж явсан хар дарсан бодлууд нь гинэт бодит байдал болон тархинд нь буулаа. Тэр цочирдсан хэвээр ухран угаалгын өрөөнөөс яаран гарч байшинг орхин гадагшлана. Гаражаар дамжин гудамжинд гармагцаа хашгирч санамсаргүй таарсан нэгэн явган зорчигчийг зогсоов. Тэр сэтгэл хөдлөлтөө автан бараг үгээж эвлүүлж чадсангүй. Гэвч түүний цочирдсан байдлаа танихгүй хүнд ч нөхцөл байдлыг тэр дорн ойлгуулжээ. Бенингийн хотынхон ийм дүр зургийг үзэхэд дасаагүй хүмүүс байв. Энэ бол оршин суугчид нь бие биеэ бараг бүгд таньдаг. Амгалан тайван захын дүрэг бөгөөд ийм хэмжээний гэр бүлийн эмгэнэлт явдал бараг л тохиолддоггүй газар юм. Цагдаагийн байгууллагад дуудлага яг 21:47-д иржээ. Удалгүй хууль сахиулах байгууллагынхан уг байшинд нэвтрэн орж Маркийг нэн даруй саатуулан баривчллаа. Харин офицерууд гүн цочролд орсон эцгийн заавраар угаалгын өрөөлөө чиглэв. Тэнд тэдний олж харсан зүйл хүний ухаанд багтмааргүй байв. Кристина зүгээр нэг амиа алдаагүй байжээ. Түүний цогцсыг нарийн төлөвлөсөн мэд хэсэг хэсгээр нь таслан жижигэлсэн байв. Толгойг нь салгаж нэг ууданд хийсэн бол бусад ууднуудад нь таслагдсан мөчүүд байлаа. Байшинг тэр даруй гэмт хэргийн газар болгон бүсэлж анхан шатны үзлэг хийхээр шүүх эмчийг дууджээ.
Удалгүй Кристинагийн цогцснуудын үлдэгдлийг бүрэн задлан шинжилгээ хийхээр шүүх хэмжлэгийн хүрээлэнд хүргэв. Энэ хоорондоо цагдаагийн газрын байцаалтын өрөөнд Марк мөрдөн байцаагчдын өмнө сууж анхны мэдүүлгээ өгнө. Түүний яриа хачирхалтай логикгүй байлаа. Тэрээр гэртээ ирэхэд эхнэрээ аль хэдийн нас барсан байсныг олж харсан. Үүнээс болж сандарч цогцсыг устгахыг оролдсон хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл эхнэрээ өгсөн байхад нь олж хараад айсан хэрнээ дараа нь түүний цогцсыг задлан хогийн уутанд хийх явцдаа хачирхалтайгаар тайван байсан гэсэн үг. Мэдээж мөрдөн байцаагчид энэ тайлбарт итгэсэнгүй. Энэ хувилбар бодит байдалтай огтхонч нийцэхгүй байв. Баримтуудын өмнө Марк өөр тактик сонгож мэдүүлгээ өөрчилнө. Түүний хоёр дахь хувилбараар бол Кристина маргааны үеэр түүн рүү хутгахтай дайрч тэр зэвсгийг нь булаан авч эргүүлэн ашиглах явцдаа санамсаргүйгээр эхнэрээ хөнөөсөн аж. Гэвч энэ тайлбар нь мөн мөрдөн байцаагчдын хувьд хангалттай, үнэмшилтэй байсангүй. Үүний зэрэгцээ байшинд хийсэн нэгжлэг үргэлжилсээр байлаа. Угаалгын өрөөнөөс шинжээчид шинэ аимшигтай олдвруудыг илрүүлв. Цахилгаан хөрөө, хутга, хайч бүгд цус болон хүний эдийн уул мөртөө байв. Гэвч хамгийн чихүүцмээр нь үүгээр дууссангүй. Тэд мөн аж үйлдвэрийн зориулалттай гар миксер буюу холигч машин илрүүлсэн бөгөөд түүн дээр махны үлдэгдэл наалтсан байхаас гадна хэд эдэмхий химийн бодисууд ч илэрчээ. Энэ мөчөөс эхлэн үйл явц зүгээр нэг аллагын тухай яригдахгүй болсон байв. Харин хүний биеийг системтэйгээр бүрэн арилгах оролдлогын тухай байлаа. Эдгээр химийн бодисууд органик материалуудыг ууцгахад ашигладгийг ойлгохын тулд мэргэжлийн байх ч шаардлагагүй. Марк тэдгээрийг юунд ашигласныг ч таахад бэрх биш байлаа. Байцаалт үргэлжлэх тусам Маркийн ярьсан хувилбарууд байнга өөрчлөгдөж, мөрдөн байцаагчдын гаргаж буй нотлох баримтуудад тааруулан өөрийн мэдүүлгийг тохируулж буй нь улам бүр тодорхой болж эхэлнэ. Гэсэн ч тэр Кристинаг санаатаагаар алгах бодол түүнд огт байгаагүй гэх байр сууриа тэр тууштай баримтласаар байв. Тэр бол эхнэрээ аль хэдийн нас барсан байхад нь олсон. Эсвэл өөрийгөө хамгаалах явцдаа санамсаргүйгээр түүнийг хөнөөсөн гэх хоёрхан тайлбарыг дахин давтжээ. Гэвч эдгээрийн аль аль нь үнэмшил муутай байсан бөгөөд Кристина үнэндээ хэрхэн амнасаа алдсан нь сонирхолтой. Харин хүний бие хизээч худал хилдэггүй. Энэ хэрэгт хамгийн тодорхой маргаангүй хариуг задлан шинжээчдийн дүгнэлт өглөө. Шүүх хэмжийн тайлан Маркийн бүх мэдүүлгийг шууд няцаажээ. Кристина боомлолтын улмаас нас барсан нь тогтоогдсон байна. Түүний хүзүүнд гарын хүчээр удаан хугацаанд дарсан уул мөр, гүн хөхрөлт, хилэн яс хугарсан, мөн нүдний салст бүрхөвчдээр илэрсэн цусраг цэгүүд тодорхой бүртгэгджээ. Эд эрхтний наривчилсан шинжилгээнээс үзэхэд хоолой болон хүзүүний гол судас дээр үзүүлсэн даралт дор хаяж 3-4 минутын турш тасралтгүй үргэлжилсэн нь тогтоогдсон байна. Сонсоход энэ хугацаа богино мэт санагдаж болох ч бодит байдал дээр энэ бараг мөнх мэт урт агшин бөгөөд халдагчийн туйлын шийдэмгий харгас байдлыг илтгэнэ. Кристина эхний 30 секунд орчмын дараа ухаан алдсан байх магадлалтай ч амьсгал бүрэн зогссныг баталгаажуулахын тулд үргэлжлүүлсэн болох нь тодорхой байв. Үүнээс ч илүү аимшигтай нь шинжилгээгээр Кристинагийн биед өмнө нь үүссэн мохоо зүйлээр учруулсан гэмтлүүд илэрсэн явдал юм. Өөрөөр хэлбэл олон удаагийн давтамжтай эдгэрч буй хөхрөлт, цус хуралт нь түүнийг аллагаас өмнө хэдэн өдөр, бүр хэдэн 7 хоногийн туршид хүчирхийлэлд өртөж байсныг илтгэж байв. Энэхүү тайлан Кристина ойр дотныхондоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайга ярьж байсныг харамсалтайгаар баталсан юм. Эдгээр гэмтлүүд нь мөн 2023 оны 7 дугаар сарын 22-нд бүртгэгдсэн нэгэн үйл явдалтай бүрэн таарч байлаа. Кристина нас барахаас 7 сарын өмнө цагдаа нар тэдний гэрт дуудлагаар очиход түүний хүзүүн дээр боомлолтын улмар байсныг тогтоон гэрэл зургаар баталгаажуулж гэр бүлийн хүчирхийллийн нотлохоо болгож бүртгэжээ.
Гэвч тэр үед Кристина уг явдлыг жирийн нэг маргаан хэмээн тайлбарлаж албан ёсны гомдол гаргахаас татгалцсан тул хэрэг шүүхийн шатанд шилжилгүй хаагдсан байна. Цагдаагийн тайланд Марк тухайн үед тайван ээлдэг харьцаж байсан тул өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан гэх сэжиг төрөөгүй гэж дурдсан байдаг. Цагдаа нар Кристинад хүчирхийллийн хохирогчдод зориулсан тусламжийн байгууллагуудын мэдээллийг өгсөн ч үргэлжлүүлж хуулийн хүрээнд арга хэмжээ авагдаагүй. Өнөөдөр бид энэ түүх хэрхэн эмгэнэлтэйгээр төгссөнийг мэднэ. Гэвч аимшиг үгээр дууссангүй. Кристинаг нас барсны дараа түүний биед хийсэн үйлдэлүүдийг эмнэл зүйн наривчлалтайгаар тэмдэглэсэн байв. 38 настай хоёр охины ээжийг яг тэр өрөөнд цахилгаан хөрөө, хутга, хайчаар хэсэгчлэн задлж, биеийн зарим хэсгийг үйлдвэрийн зориулалттай гар миксерээр жижиглсэн нь тогтоогджээ. Үүний дараа эдгээр үлдэгдлийг байшингаас илэрсэн химийн бодисоор уусгасан байна. Шинжээчдийн тогтоосноор уг бодис нь өндөр концентрацтай давсны хүчил байсан бөгөөд ихэвчлэн маш их бөглөрсөн бохирын хоолой цэвэрлэхэд ашигладаг аж. Марк ийм хүчлээс 5 литрийн багтаамжтай 3 канистрыг үйлдвэрийн бараа нийлүүлэгч дэргүүрээс худалдан авсан нь тогтоогдсон бөгөөд энэхүү худалдан авалт аллагаас 2-7 хоногийн өмнө хийгдсэн байжээ. Зарим их сурвалжид бүрж жихүүц хүргэм нэгэн баримтыг дурддаг. Кристинагийн умайг зориуд салган авч устгасан бөгөөд үүнийг эмэгтэйчүүдийн эсрэг гүн гүнзгий үзэн ядалтын илэрхийлэл хэмээн тайлбарсан байна. Нэгжлэгийн үеэр мөрдөн байцаагчид Маркийн гар утсыг хураан авч интернетийн хэрэглээний түүхийг нь шалгахад бүрч аимшигтай баримт ил болжээ. Тэр Кристинагийн цогцсыг хэсэглэн задлах явцдаа YouTube дээрээс зааварчилгааны бичлэг үзэж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр бүх баримт нь сэжигтний өөрийгөө сандарч хяналтаа алдсан эсвэл өөрийгөө хамгаалсан хэмээн дүрслэх оролдлоготой огтхонч нийцэхгүй. Учир нь хүн бичлэг үзэх завтай байна гэдэг нь эсэргээр сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж хийж буй үйлдэлээ ухамсартайгаар дараалалтай хийж байсныг илтгэнэ. Хэрэгт хавсрахсан сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлтэд түүний зан авираас хүчирхийлэлт, туйлын бэлэн байдал, садист, психопат шинжүүд илэрсэн хэмээн дүгнжээ. 3 дугаар сард болсон хэргийн үйл явцыг дахин сэргэн боловсруулах үеэр Марк эцэст нь Кристинаг алснаа хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө хамгаалсан гэх тайлбараасаа ухраагүй хэвээр үлдсэн байна. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлт түүний бүх хувилбарыг бүрэн няцааж энэхүү адлага нь гинтийн уур хилэн бус харин харгас тооцоолол системтэй үйлдэснийг тодорхойлчихсан юм. Хүн яаж эхнэрийнхээ амийг хэрцгийгээр хороочхоод угаалгын өрөөнд хэдхэн метрийн зайд уутанд хэсэгчлэн хийж тавьчихад хадам аав ээжтэйгээ тайван сууж хооллож чаддаг байна. Яаж тэр хүн хэдхэн цагийн өмнө өөрийн гараар эхнэрээ боомлж алсан байж хүүхдүүдэд унтуулахдаа хөнжилт нь хучиж үлгэр уншиж өгөөд сайхан зүүдлээрэ гэж хэлж чадж байна. Үүнийг бодоод үзэхэд үнэхээр чихүүц хүрмээр. Учир нь Марк цэцэрлэгийн ажилтнуудын удаа дараагийн дуудлагад хариулаагүй шалтгаан нь тэр мөчөд гэмт хэргийн уул мөрийг арилгаж байсантай шууд холбоотой байх магадлал өндөр. Кристинагийн эцэг эх охиныхоо төлөө сандарч түгшин байхад Марк юу ч болоогүй мэт аашилж хоолоо бэлдэн жирийн нэгэн оройн яриа өрнүүлж сууж байв. Сэтгэл зүйчдийн дүгнэлтэд Маркийн хувьд гэмт хэрэг үйлдэх эрчмийн төвшин онцгой өндөр, мөн өрөвдөх сэтгэл дутмаг илэрсэн гэж тэмдэглэсэн байна. Мөрдөн шалгалтаар Марк өмнө нь олон ч удаа хүчирхийллийн зан авир гаргаж байсан тогтоогдсон бөгөөд энэ нь зөвхөн Кристинад хандсан үйлдэлүүдээр хязгаарлагдаагүй байв. Түүний өмнөх хамтрагчдын нэг нь шүүх хурал дээр мэдүүлэг өгч Кристинагаас өмнөх харилцааныхаа туршид Маркаас амссан хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээр Маркийн уур хилэнгийн тесрэлт тогтмол давтагддаг байсан бөгөөд нэг удаа автомашинаараа түүний хөлийг дайрч дараа нь машинаас шидэж хаяна хэмээн сүрдүүлж байжээ. Өөр нэг тохиолдолд жолоо барьж явахдаа гинэт огцом торомслон түүнийг самбарт толгоогоо хүчтэй зохиход хүргэсэн аж.
Эдгээр баримтууд Марк анханасаа л аюултай хүн байсныг тодорхой харуулна. Гэвч ийм сэтгэл зүйтэй хүн яагаад ийм удаан хугацаанд хэний ч анхааралд өртөлгүй өнгөрч чадсан юм бол? Үүний нэг хариулт нь нийгэм, түүний гэр бүлийн гарал үүсэл. Маркийн хоёрдмол шинж нь тодорхой төрлийн психопат зан авирын сонгодог илрэл юм. Ийм хэрэгүүдэд нийтлэг байдаг шиг хүчирхийлэл харилцааны эхэнд шууд илэрдэггүй. Мөрдөн шалгалтаар Марк хоёр охиндоо хит донтсон шинжтэй хэтрүүлсэн анхаарал хандуулдаг байсан аж. Түүнчлэн Кристина Маркаас хэд хэдэн удаа салж явахыг оролдсон ч нөхрийнх нь гэр бүлийн асар их нөлөө боломжит үр дагавараасаа имэж ухарсан гэх баримтууд бий. 2024 оны 9-р сард холбооны шүүх Маркийг батлан даалдаар суллах хүслийг нь хэрэгсэхгүй болгосон. Шүүгчид дахин гэмт хэрэг үйлдэх болон оргон зүхтах эрсдэл хэд өндөр гэж үзжээ. Түүний шүүх хурал одоо ч үргэлжилж байна. Хэрэв урьдчилан төлөвлөсөн хүн амны хэрэг нь нотлогдвол онлын хувьд 20 хүртэлх жилийн 20 хал оноох боломжтой. Гэвч Кристинагийн ойр дотныхон Швейцарын шүүхийн тогтолцооны харьцангуй зөөлөн байдлаас имэж байна. Төгс хосын дүр зураг, гэр бүлийн зургууд, инээмсэглэлүүдийн цаана үнэндээ хичнээн харанхуй бодит байдал нуугдж байгааг энэ хэрэг харууллаа. Кристина энэ тухай ойр дотныхондоо ярьж цагдаад мэдэгдэж байсан ч харамсалтай нь түүний амийг аварч чадсангүй. Хэрэв та өөрөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бол хэрвээ таны ойрын хүн ийм байдалд орсон байгаа бол амь насанд шууд аюул учирсан тохиолдолд цагдаа болон шуурхай утсанд хандаж өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй аюулаас сэргийлэхэд туслаарай. Удахгүй Today's Crime сувгийн дараагийн дугаараар дахин уулзъя. Мөн эцэст нь сануулхад ихэнхдээ бид төсөөллийн мангаснаас илүү өөрсдийнхөө дунд амьдарч буй нэгнээс болгоомжлох нь илүү ухаалаг сонголт юм. Баярлалаа.